Би бас нэг зүйлийг өгөн тодруулж асууя л гэж бас одоо эзэн засгийн хөгжлийн яамныхан байгаа учраас асуудал хариуцсан яамныхаа учраас энэ үндсэн чиглэлтэй холбогдуулаад за мэргэжлийн өмсүүдээс нь яг эдийн засгийн хөгжлийн яамных манд одоо яг юу гэж бодож байгаа юм бэ? Энийг бас нэг асуух гэсэн. Тэгээ энэ өөрөө юу юм бэ гэхээр үндсэндээ бидний хувьд энэ үндсэн чиглэл тусгадаагүй нэг асуудал байна. Үндсэн чиглэл тусгадааг асуудал байна. Энэ улс орны хөгжлийн асуудлыг яриггүй бол цаашдаа бид нар доктортой хөгжлийг яриггүй л хүний хөгжлийг ярих хэрэгтэй болчиход байгаа. Хүний хөгжил. За тэгээд тэр дотроо энэ хүний хөгжлөө хүнийхээ аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой ирээдүйн одоо хүний хөгжлийг дэмжихтэй холбоотойгоор нудмын сангийн аюулгүй байдлын бодлогын асуудал байна. Улсын их хурлаас 2022 оны 1-р сард батлагдсан энэ тогтоол байгаа. За засгийн газраас аваад үзэхээр энэ тогтоолын хэрэгжил 1-р тангалтгүй байна. За хоёрт үндсэндээ энэ тогтоолын заалт нь хэрэгжээгүй боловч энэ асуудлыг үндсэндээ эх 5 жилийн үндсэн чиглэл тусахгүйгээр орж ирсэн байна. Тэгэхээр одоо би зүгээр яг бодлого барьж байгаа эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс ер нь энэ хүнийхээ хөгжлийн асуудлыг ер нь юу гэж бодож байгаа юм бэ? Бид нар цаашид хүний хөгжил, за дээрээс нудмын сангийн бодлого, ингэж цаашдаа доктортой хөгжлийн өөрө бодлого нь гарч ирэх гэдэг. Эрүүл босралтай, бүтээлч иргэдтэй болох ч өөрөө бидний бас номер 1 зорилго болчиход байдаг. Эдийн засгийнхаа бүтээмжийг өсгөхнөр бас бид бүхний зорилго болоод байдаг. Хүнийхээ эрүүл мэнд болоод нийгмийнхаа одоо асуудлыг нь хамгаалах нь. За энэ чиглэлийн зардлуудыгаа бас бууруулах нь өөрөө нэг талдаа энэ чиглэл нийгэм болоод эрүүл мэндийн чиглэлээр хүнээ дэмжиж ирээдүйд магадгүй учирч болох тэр эрсдлүүдээс хамгаалах тэр чиглэлээр төрөөс гаргаж байгаа магадгүй зардалч явандаа буурах энэ боломж олцол бол бас бүрнэ гэж харж байгаа. Энэ нөгөө талдаа бид бүхний хувьд бас шинжлэх ухаанд суурилсан бодлоготой болох зайлшгүй шаардлагатай байгаа юм аа. Тэгэхээр би яриад байгаа асуудал бол энэ удмын сангийн аюулгүй байдал, хүний хөгжлийг дэмжих энэ тогтоолтой холбоотой асуудал маань бол бид нар генетик судалгааг хөгжүүлэх гэдэг асуудлыг голчиж тавьж өгсөн. Энэ чиглэлээр бид нар тодорхой бодлоготой бай. За төрийнхөө бүтэц тогтолцоотой бай. За бүр болж игэл одоо олон улсын стандартны энэ одоо генетик судалгааг хөгжүүлэх лабораторитой болно гэдэг асуудлыг яриад байгаа. Энэ чинь зөвхөн хүний эрүүл мэнд болоод генетикийн судалгааны асуудал маань бол зөвхөн хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал биш. Бусад бүх салбарын хөгжилтэй холбоотой асуудал болоод байгаа. Шинжлэх ухааны салбарын хөгжилтэй холбоотой асуудал болоод байгаа. Энэ чиглэлээр бид нар үндэсний хөтөлбөр болоод хуультай болох асуудлыг зайлшгүй хийх шаардлагатай байна. Улсынхаа хөгжлийг, хүнийхээ хөгжлийг бид нар бас илүү шинжлэх ухаанчаар хэрэгжүүлэх шаардлага байна гэдэг зүйлийг бол хүндж тавиад байгаа. Тэгэхээр энэ асуудал өөрөө энэ үндсэн чиглэлээр тусгадаагүйгээр орж ирлээ. За хоёрт энэ чиглэлээр улсын хурлаас гаргасан тогтоол болоод хууль тогтоомжийн хэрэгжил өөрөө бас хэрэгжээгүй явж ирсэн байна. Засгийн газраас энэтэй холбоотойгоор асуулга тавиад холбогдох мэдээллүүдийг авахаар ингээд 9 сараас хандсан. Одоогоор бол бүрэн дүүрэн гүйцэд мэдээлэл тайлангууд бол ирээгүй байна гэдэг асуудал явах гэдэг. Тэгэхээр ер нь та бүхний хувьд энэ одоо хүний хөгжил буюу генетикийн онцлогоо, генетикийн судалгаатай холбоотой энэ шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар илүү хүнийхээ хөгжилд хандах асуудлууд дээр ер нь яг юу гэж үзэж байгаа юм бэ? Энэ асуултыг асуух гэсэн. За 6 номер эдийн засгийн хөгжлийн яам. Эдийн засгийн хөгжлийн яам мөнгөс асуултанд хариулъя. За 5 жилийн үндсэн чиглэл дээр бол нийтдээ 40 төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтарч ажилласан байгаа. За үндсэндээ бол хуулийн дагуу нөгөө дээрээс доош төлөвлөлт буюу дээд эренбийн бодлогын баримт бичгээс үр дүнгуудыг болгож ирэх. За мөн түнчлэн доороос дээш төлөвлөлт буюу төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирж байгаа санал дээр одоо үндэслэж нөхцөл байдлын дүн шинжилгээг үндэслэж энэ бодлогын одоо үр дүнгуудыг бол тодорхойлсон байгаа. За ингээд 40 төсвийн ерөнхийлөн захирагчтай одоо бид бүхэн дээдлэн 7 удаа доотлон 3 удаагийн одоо уулзалтууд хийж үр дүнгуудыг бол нэгтгэсэн байгаа. Тэгээд энэ хүрээнд болвол одоо энэ санал бол тусгагдаж ирээгүй. Тийм учраас юу гэхээр хилцэх явцад ажлын хэсэг дээр бол энэ саналыг нэмж оруулах боломжтой гэж ингэж үзэж байна. За энэ дээрээс нэмж хариулъя. За эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөх хамаатай. За Тэмүүлэн гишүүний энэ хоёр дахь асуултын хоёр дахь хэсэг хүний удмын сан генетик судалгаа лабораторитой холбоотой хэсэг дээр хариулт өгье. За
ер нь бол эрүүл мэндийн асуудал бол цогцороо бол орцсон байгаа. Одоо ялангуяа тулгамдж байгаа асуудал, зөнхлөх өвчнүүд, түүнийг бууруулах, эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх эсрэгээр бүх үзүүлэлтүүд маань доктортой хөгжлийн зорилтынхаа индикатортойгоо уялдуулаад бид нэр бүгднийг тодорхой оруулсан. За удмын сангийн хувьд бол зүгээр яг эрүүл мэндийн яамны байр суурийг бол мэдгүй нь биднэрт ийм тодорхой санал ирээгүй. Зүгээр миний мэрэгжил өөрөө хангахын биофизикч учраас мэрэгжлийнхээ үүднээс хариулах гэдэг үзье гэж бодож байна. Дунд хугацааны үндсэн чиглэл бол өөрөө бол ерөөсө 30 он гэхэд бид нар тухайн салбар чиглэлээр ямар төвшөнд хүрэх үү, үүнийг юугаар хэмжих үү гэдгийг л бид нар бол тодорхойлж байгаа. За яг тодорхой энэ өнөөдөр бол хүн судлалын хүрээлэн гэж бол байгаа. Байгуулагдсан байдаг судалгааны яг энэ чиглэлийг хүний антрополог генетикийн бол судалгааны төв бол байдаг, төрийн өмчт хүрээлэн байна. За энэ дээр бол ямар судалгаа хийж гин юуг анхаарах уу, одоо удамшилтай холбоотой өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх хамгаалах талаар бол ажиллагаа хийж байгаа талаар бол мэдээлэл алга байна. Зүгээр мэрэгжлийн хүний хувьд хэлэхэд бол 5 жилийн дотор бол яг энэ ер нь бол удмын сан хамгааллын удамшлын өвчнүүд чинь бол урт хугацаанд явагддаг юм мутацтай холбоотой байдаг учраас 5 жилийн дотор бол яг тодорхой ахиц гарах бол төвөгтэй гэж үзэж байна. Энэ бол урт хугацаанд бол явагддаг процесс. Гэхдээ мэдээж энэ бол анхаарах ёстой асуудлын нэг мөө. Гэхдээ энэ саналыг бол цаашдаа бас ажлын хэсэг дээр ярилцаад тусгаж болох байхаа гэж бодож байна. За. Тэгэхээр манай эдийн засгийн хөгжлийн яамных бас анхаарах ёстой зүйл нь ийм зүйл болчиход байгаа шүү. Саяын ирээдүйн хөгжлийг яриг гэвэл бид нар хүнийхээ хөгжлийг ярих хэрэгтэй болчиход байгаа. Хүнийхээ хөгжил дээр илүү хариуцлагатай хандах хэрэгтэй болчиход байна. Хүн амаа хамгаалах хэрэгтэй болчиход байна. Хүнсний аюулгүй байдлыг нь одоо хангах чиглэлээр энэ дэдүүтэс тогтолцоо нь бас хэрэгтэй болчиход байдаг. Эрүүл аюулгүй орчинд тухайн хүн маань одоо өсөж торних, амьдрах нөхцөл орчныг нь бий болох хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр үүний гол асуудал маань бол үндсэндээ хүний хөгжлийн бодлогын асуудал, удмын сангийн аюулгүй байдлын асуудал байгаа. Улсын их хурлаас яг одоогоос 3 жилийн өмнө, за бүр он гарах юм бол 4 жилийн өмнө яг энэ чиглэлээр бодлого нь гарцсан. Засгийн газараас бол энэ одоо бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр ямар ч алхам хийгдээгүй явж ирсэн байна. Хэрэгжилтийн түвшин бараг 0 түвшинд байна гэдэг асуудал байгаа. Ирэх үндсэн чиглэлээр энэ тар туссан бодлого гэдэг зүйл бас байхгүй байна. Тэгэхээр бид нар ийм гол чухал асуудал дээр ирээдүйнийхэн чанарын баталгаатай холбоотой асуудлууд дээр хүнээ хамгаалах асуудлууд дээр ийм хайхрамжгүй хандаж бол боломгүй байна. Тэгэхээр би та бүхэнд одоо чиглэл болох гэж байгаа зүйл бол энэ 7 өнөختөө багтаад яг энэ удмын сангийн аюулгүй байдалтай холбоотой, хүний хөгжилтэй холбоотой энэ асуудал дээр тодорхой тусгаж нэмж оруулах төсөл хөтөлбөрийн зорилго, арга хэмжээ, хүрх хүрдэн шалгуур үзүүлэлтүүдийг нь бол наривчлаад томьёолоод улсын их хурлд манай байнгын оронд надад бол бас хургуулж ирүүлэх хэрэгтэй байна. За улсын их хурл дээрээс энэ үндсэн чиглэлийг баталгаатай холбоотойгоор ажлын хэсэг гаргасан. За ажлын хэсэг энэ 7 өнөختөө ажиллаад, за болж өгвөл эх 7 өдрийн ихээр ажиллаад тодорхой хэмжээнд хэдий богино хугацаанд ч гэсэн улсын их хурлын үндсэн чиглэлийг бас илүү хүнийхээ хөгжилд хэрэгтэй, хүртээмжтэй байдлаар бодлого нь зөв оновчтой байхаар бол ингээд томьёолоод өөрчлөлтүүдийг бол хийнэ. Тэгэхээр та бүхэн зөвхөн одоо сая миний хэлсэн чиглэлээр биш, бусад асуудлууд дээр ч гэсэн та бүхнийг төлөвлөлтөй энэ бодлогын баримтчгийг боловсруулахдаа алдсан, онсон, дутуу орхитуулсан зүйлүүд юу байна? Энийг бас бүгдөөрингийн нэг бүрчлэн шүүж үзээд ингээд танилцуулаарай. Ингээ хилцүүлгийн явцад бас сайжруулаад явъя. Энэ бол зөвхөн засгийн газрын бодлого биш, улсын их хурлын бодлого биш. Энэ өөрөө Монгол төрийн бодлого ирэх 5 жил бид өхөн хөгжлөө ээж харах уу гэдэг үндсэн чиглэл бол байгаа гэдэг бол бас чиглэл болгож бол бас хэлэх байна. За